бүгдээрээ Hollywood хотод шинээр нэгдсэн Frederic Malle брендийн дэлгүүрээр хамтдаа орцгоё. Chloe, Oscar de la Renta, за тэнд Bottega Veneta харагдаж байна. Ийм гой дэлгүүртэй байгаа юм байна. Oscar de la Renta-гийн 20-ны даашны зүйлийг харлаа. Энд бас Santa Maria Novella брендийн дэлгүүр байдаг юм байна. Тэг хажууд нь яг Frederic Malle-ийн дэлгүүр харагдаж байна. За ингээд оръё. Орж ирэхэд нэг иймэрхүү харагдаж байна. За энэ хананд бие орчилгааныхын бүтээгдэхүүнүүд байна. Биений тос, шингэн саван, тэгээд энэ доор үсний мэсдүүд нь харагдаж байна. За одоо хамгийн гоё хэсэг нь гарч ирж байна. Ийм гоё шил тал болсон хана. Тэгээд дотроо сүрчгнүүдээ өрцөн. Маш их таалагдлаа. За энд ноён Frederic Malle-ийн сууж исэн алдартай шар буудан байна. Энд ирэхэд нууц жамжаагүй. Гэхдээ энэ буудан дээр нь суугаад авсан. Оо ямар гоё юм бэ? Номонд байна. За энэ зөрчгнүүдийг бүтээж өгсөн дэлхийн шилдэг үнэртний мастеруудын зургнууд нь байна. Maurice Russell байна. Mask Ravageur-ыг бүтээсэн Edmond Nitska байна. За тэгээд миний хайртай зурчиг бүтээсэн Dominique Ropion байна. За ингээ бүгдээрээ байна да. Худалдагч нар нь намайг бичлэг хийгээд өөрөөсөө өрөөрөөгөө яваад орчлоо. Тэгээд дэлгүүрийг нь ерөөсөө ганцаараа эзэмж ин дөө. Бас ийм гоё саван гаргадаг болсон байлээ. Лаанууд нь. За нэг иймэрхүү гоё байлаа. За Frederic Malle-ийн дэлгүүр үнэхээр сайхан байлаа. Худалдагч нар нь ч гэсэн сайхан ааштай юм. Өнөөдөр үнэртээ ус авсангүй. Учир нь надаа энэ Frederic Malle-ийн юм сет байдаг 15 сүрчигтэй. Тэгээд эднэр маань байгаа болохоор сэтгэл хандчихсан. Эднэрийгээ чиглэж дуусахгүй байгаа. Тэгээд бас тэдний алдартай сүрчгнүүдийн нэг Carnal Flower байгаа. Булцуу цэцгийн үнэт тос хамгийн их орсноор алдартай. Яг жинхэнэ цэцгээрээ үнэртдэг. Цэвэрхэн, ногоон. Тийм өтгөн хуурц биш. Яг л цэцгийг гэртээ авчраа тавихад яаж үнэртдэг вэ? Тэгж үнэртдэг. Тэгэхээр гоё хийсэн сүрчиг. Тэгээд дэлгүүрт харахад ном нь байсан тий. Надаа энэ ном нь бас байдаг. Ийм том ном. Тэгээд хамтдаа үзье. Үнэхээр гоё. Сүрчгнүүдээ яаж хийсэн түүх болон үнэртний мастеруудын талаарх мэдээлэл байдаг. Жишээлбэл ингээд French Lover сүрчгийн талаар. Тэгээ бас хөөрхөн зурагтай. Ингээд
Тэгээд өнөртний мастрын зураг Jean-Claude Ellena. Энэ Sydney байдгүй гоё нэртэн болвол Oh Magnolia гэдэг замбах цэцгийн ус гэсэн утгатай. Тийм гоё сэргийг ногоон цэвэрхэн үнэртэй сэрчүү байдаг. Тэгээд тэрийг авъя гэж бараг 5-6 жил бодож байгаа. Тэгээ өнөөдөр арай авч амтсангүй. Тэгээд түнтэй төстэй үнэртэй энэ Jurassic Flower гэдэг лаг авлаа. Яагаад Jurassic Flower гэж нэрлсэн гэхээр одоо энэ юурийн галын үед энэ цэцэг байсан гэж байгаа. Динозаврууд энэ цэцгийн хажуугаар явж энэ цэцгийг мэддэг байсан. Тийм түүхтэй. Тийм болохоор Jurassic Flower гэж нэрлсэн. 200 орчим төрлийн замбах цэцэг байдаг. Япон, Хятад болон Америкт ургадаг юм билээ. Голчлон. Тэгээд янз бүрийн өнгөтэй цагаанаас ахуулаад ягаан. Тэгээд цагаан цэцгсийг бодвол цагаан цэцгсүүд чи ер нь нэлээд хүнд, баялаг, мансуур улам үнэртэй байдаг. Бол энэ замбах цэцэг бол маш цэвэрхэн, цитруслэг, тийм төрхтэй байдаг. Тэгээд уг нь бол шинэ савлгаадаа гарч байгаа юм байлээ. Тэгээд энэ хуучин савлгаадаа гарахаа болж байгаа юм байлээ. Тэгэхээр ийм гоё зурагтай болохоор нь хуучин савлгаатайг нь авлаа. За ингээд онгойлгож үзье. Бусдыг хуучин савлгаатайг нь авсан бас нэг шалтгаан нь бол ийм гоё Frederick Malle-ийн улаан гэдэг нэртэй ийм өнгөтэй савтай байсан учраас шинээр гарч байгаа нь бол гадна талдаа цав цагаан, дотроо улаан өнгөтэй байх юм билээ. Тэгэхээр энийг нь авсан. Онгойлгонгууд л шууд гоё өнөртөж шүү. Тэгэхээр гоё. Хамтдаа асааж үзье. Тэгэхээр гоё. Тэгээд надад ийм 2 сампл өгсөн байгаа. 2 тестер. Тестер нь бол их гоё юм билээ. Би яг зуны сэргийг сөрчиг авъя гэж бодоод байгаа болохоор энэ Bigarad Concentrate маш сэргийг Jean-Claude Ellena-гийн хийсэн сөрчиг байна. Тэгээд ийм тестер нь их гоё. 3.5 мл. Тэгэхээр энийг чинь нэлээд удаан хэрэглэчихээр энэ тестер байна. Нөгөөх нь болохоор бас сэргийг Clone Indelible гэдэг Dominique Ropioni хийсэн. Neroli-та сөрчиг байлээ. Tom Ford-ийн Neroli Portofino-та төстэй. Тийм үнэртэй гоё зуны сэргийг сөрчиг байлээ. Тэгээд маш их баяртай байгаа. Би одоо нэг тестэлж үзээд хэр үнрээ хэр удаан байрч байна. Тэрийг нь харж агаад авах хэсгээ шийднэ. За энэ удаагийн шоп нэг иймэрхүү байлаа. Баярлалаа манайхаа.